Сайн байцгаана уу? Подкаст төвчлөлийн шинэ дугаар эхэлж байна. Өмнөх дугаараар бид Израиль-Палестины зөрчлийн түүхэн шалтгааны талаар ярилцсан. Израильчууд 3000 жилийн өмнө орхиж явсан нутагтаа эргэж ирж байгаа гэж хэлдэг бол Палестинчууд төрсөн газар нутгаа хамгаалан тэмцэж байна гэж ойлгодог. За харин өнөөдөр бид энэ зөрчилдөөний хамгийн эмзэг халуун цаг гэж хэлж болох шашныхын талыг хөндөх юм. За яагаад тэгэхээр энэ газар нутаг бол Иудаизм, Ислам, Христ гэсэн дэлхийн 3 шашны хувьд амнаас нь илүү үнэтэй ариун газар нутаг юм аа. Иерусалим хот тэр дундаа сүмийн уул гэж жижигхэн толгой дээр дэлхийн шашнуудын хувьд хамгийн чухал ариун газрууд авахцсан оршдог. Еврейчүүдийн хувьд энэ бол тэдний хоёр дахь сүм байсан. Бурхантай холбогдох хамгийн ариун цэг. Харин мусульманчуудын хувьд энэ бол Аль-Акса сүм буюу зөнчин Мухаммед тэнгэр тайлсан 3 дахь ариун газар. Нэг тал нь сүмээ дахин барихыг хүсдэг бол нөгөө тал нь одоо байгаа сүмээ хамгаалахыг ариун үүрэг гэж үздэг юм. Энэ бол зүгээр нэг барилгын маргаан биш. Бурхны өмнөх нэр төр бөгөөд нэг талынх нь ялалт, нөгөө талынх нь хувьд шашны доромжлол болдогтол гол эмгэнэл байгаамаа. Энэ бол исламын анхны кибла, зүнш нарын улмөр үлдсэн газар, илчлэн бууж ирсэн нутаг. Мөн Бурхны элч тэнгэр тайлсан тэр газар юм аа. Үүний зэрэгцээ еврейчүүд үүнийг Бурханаас тэдэнд өгсөн нутаг гэж үздэг бөгөөд удаа дараагийн дайнаар алдсан тул эцсийн авралынхаа төлөө тэнд 3 дугаар сүмийг барих ёстой. Ингэснээр Месиягийн хамт дахин амьлах болно гэж итгэдэг. Еврейчүүд яагаад энэ газар нутгийг орхиж чаддгүй юм бол? Тэдний шашны судар буюу Тоорад нь энэ газар нутгийг Авраамийн үр удамд Бурхан мөнхөд амласан гэж байдаг. 2000 жилийн турш тэд хэрэн тэнж амьдарч байхдаа Бурхан хизээ нэгэн цагт биднийг амласан нутагтаа буцааж аваачна гэсэн итгэлээр тэсэж ирсэн юм аа. Тиймээс олон израильчүүдийн хувьд Израиль улсын тусгаар тогтнол нь улс төрийн нэг үйл явдал биш, Бурханы амлалт биелж байгаа шашны нэгэн гайхамшиг болж байгаа юм. Тиймээс тэд энэ газрыг бусдад өгвөл Бурханы амлалтаас татгалзаж байгаа хэрэг болно. Анхны сүм буюу Соломоны сүм одоогоос 3000 орчим жилийн өмнө Юда болон Израилийн ард түмэн Бурханы оршихуйн газар болгон сүм барихаар шийдсэн. Хаан Соломон үүнийг Иерусалимд барьсан нь бидний хувьд хамгийн ариун газар болсон юм. Дотор нь Бурханы оршихуйг бэлэгдсэн гэрээний авдар байсан. Анхны сүм 400 орчим жил оршин тогтносон боловч манай эртний өмнөх 586 онд Вавилончууд сүрүүлсэн. Ард түмнийг Вавилон руу цөллөгт авч явсан. Энэхүү сүрэл нь еврейчүүдэд орон гэрээ алдаж дөрвхийн зовлон мэдрүүлсэн юм. Хоёрдугаар сүм 50 орчим жилийн дараа Персийн хаан Ихкир еврейчүүдийн Иерусалимд буцахыг зөвшөөрөхөд хоёрдугаар сүм баригдсан. Хэдийгээр сүр жавхлал нь арай бага байсан ч энэ нь бидний шашны амьдралын зүрх болсон юм. Энэ нь бараг 560 жил оршин тогтносон. Бид тэнд мөргөл үлдээж тахил өргөж шашны баяруудаа тэмдэглэдэг байв. Манай эртний 70 онд ромчууд Иерусалим руу довтолж Титусийн тушаалаар 2 дугаар сүмийг устгасан. Ард түмэн дахин Польш, Герман, Марокко, Именээр тархан боторч цөллөг болон тэнүүчлэлийн урт хугацаа эхэлсэн. Энэ газар Небухаднезараас эхлээд ромчууд хүртэл олон удаа сүрч дахин сэргсэн. Эцэст нь Омар ибн Аль-Хаттаб Иерусалимыг чөлөөлж залбирлын дуудлага дахин цуурайтах боломжийг олгосон. Хожим нь хадан дуган баригдаж Аль-Акса сүм энэ удаад мусульманчуудын хувьд итгэл үнэмшлийн бэлэгдэл болсон юм. За мусульманчуудын хувьд тэгвэл яагаад энэ газар нутаг бусдад өгөх боломжгүй болсон юм болоо? Исламын шашны хуулинд вакф гэж нэг ойлголт байдаг. Аллахын нэрийн өмнөөс бусдын сайн сайхны төлөө мөнхөд зориулагдсан өмч гэдэг ойлголт байдаг. За энэ нь нэгэнт мусульманчуудын захиргаанд орж ариун гэж тооцогдсон газар нутаг бол Исламын мөнхийн өмч бөгөөд түүнийг хэн нэгэнд шилжүүлж болохгүй гэсэн ойлголт. За харин Аль-Акса бол зүгээр нэг барилга биш. Аллахад зориулагдсан вакф бөгөөд түүнийг хамгаалах шашны үүрэг. Палестинчууд болон дэлхийн бусад мусульманчууд энэ газрыг алдах бол Исламын ертөнцийн дороотол шашны томоохон ялагдал гэж хүлээж авдаг. Тиймээс энэ бол зөвхөн палестинчуудын газар нутгийн төлөөх тэмцэл биш. Нийт мусульманчуудын шашныхаа нэр төрийг хамгаалах жихад буюу ариун тэмцэл болдог байна. Та нэг удаагийн залбирал нь 50,000 удаагийн залбиралтай тэнцдэг газар байдгийг мэдэх үү? 100,000 гаруй зөнч нэг дор мөргөл үлдсэн газар. Жухам энэ цэгээс л зөнч Мухаммед тэнгэрт хальж залбирлын тушаалыг хүлээж авсан. Тэр газар бол Аль-Акса сүм юм. Гэхдээ Аль-Акса бол зөвхөн чулуу гант биш. Энэ бол ариун түүхийн зүрх. Мусульманчуудын анхны кибла бөгөөд зөнчдийн тэнгэр тайлсан талбар. Энд л зөнч Соломон жинүүд болон шуудын тусламжтайгаар дахин давтагдчихгүй шүтэнийг барьж залбирч байсан.
Энэ сүм залбирсан хэн боловч төрөх үеийг хичгэн цэвэр ариун болж буцдаг. Өвний хамгийн дэд ариун чанар нь тэнгэр тайлсан тэр шөнө байсан юм. Зүнж тэнд бүх зүнчдийн удирдагч болж уммаадад залбирлын бэлгийг авчирхаар тэнгэр тайлсан юм. Өнөөдөр энэ газар аюулд ороод байна. Үүнийг устгаж 3 дугаар сүмийг барих бодит төлөвлөгөө байна. Гэхдээ үүнээс илүү аюултай зүйл бол бидний номхон хүлцэнгүй байдал юм. Палестинчууд залбирлын дуудлагыг амьд байлгахын тулд дэвчээртэйгээр тэмцсээр байна. Энэ хоёр улс, энэ хоёр үндэстэн шашныхаа номлолын тал дээр хизээ нэгэн цагт зөвшөлтсөлд хүрч бие биедээ буулт хийх болов уу гэж танд бодогдож байгаа баг. Тэгвэл энэ яагаад боломжтой талаарх тайлбарыг сонсцгоё. Бид Айлакса болон 3 дугаар сүмийг нэг дороо зэрэгцүүлэн байлгаж болохгүй. Ямар ч боломжгүй. Сүмийг барихын тулд Айлакса сүмийг заавал байхгүй болгох ёстой. Энэ залбирлын дуудлагын орондоо сүм доторх леви төгжимчдийг сонсомоор байна. Ер нь бол залбирлын энэ дуудлага төр зуурын. Израильд ийм зүйл байгаад байж болохгүй. Эхлээд Палестинчууд, арабууд сүмийн уулан дээрх зүйлс өөрчлөгдөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид заавал 3 дугаар сүмтэй болно. Нөхцөл байдал өөрчлөгдөн. Дэлхий дээр олон арабын улс байна. Харин бидэнд ганцхан л их орн бий. Энэ бол зөвхөн бидний их орн гэдгийг араб хүн бүр бүлээн зөвшөөрөх ёстой. Наад өгчөө бүтэшгүй зүйл. Бид энэ газар нутгийг үндэслэсэн. Бидний гарал үүсэл энэ улстай холбоотой. Бид өөр хаашаа явж чадах. Энэ бол хүчээр тулгаж байгаа үндэслэл болохоос шийдэл биш ээ. Олон жилийн турш Израилийн цэргүүдийг эм зэмгүй хүмүүсийг хөнөөж байна. Палестинчууд амар амгалан амьдрах, уух устай байх, гэр орон, машин, хань ижил, үр хүүхэдтэй байх эрхтэй. Гэвч Израилийн цэргүүд тэднийг эдгэр эрхээс нь салгасан. Бид өнөөдөр шашин энэ асуудлыг энэ дэлхийн хамгийн хатуу, хамгийн шийдвэрлэхгүй маргаан болгон хувиргасныг харлаа. Нэг тал нь бурхан бидэнд амлалтаа биелүүлж байна гэж үздэг. Нөгөө тал нь бид бурханы өвийг хамгаалж байна гэж хардаг. Ингээд хоёр тал хоёулаа бурхан бидний талд гэж үзэж байгаа нөхцөлд хүний оюун ухаанаар энэ асуудлыг шийдвэрлэх нь бараг боломжгүй мэт харагдаж байгаа байх. Магадгүй хүн төрлөختөн шашны хатуу үзлээсээ салж бие биенийг хүн гэж харсан нөхцөлд энэ асуудлыг шийдэх оч харагдаж магадгүй. Гэвч өнөөдрийн нөхцөлд энэ бол зөвхөн мөрөөдөл төдий байна. Дараагийн дугаараар бид энэ шашин болон түүхэн асуудал хэрхэн дэлхийн том гүрнүүдийн эрх ашигтай сүлжилсэн талаар ярилцах юм. Бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзцаая.